Одоо нуур амьсгалын өөрчлөлт цөлжилттэй холбоотой бид нар энэ сум орон нутаг аймгийн хэмжээнд нохон байгууламжийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, за цаашлаад одоо энэ чиглэлийн агропарк болон одоо фермер ийм одоо томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн аж ахуйн нэгжүүдийн саналуудыг хүлээж авч дэмжиж ажиллах, үүнд одоо холбогдох энэ газар зохион байгуулалтын төлөвөнд тодорхой газруудыг одоо оруулах энэ чиглэлээр бол одоо бид нар бол дэмжиж ажиллана гэсэн ийм одоо бодлоготой ажиллаж байна. Дундгой аймгийн бол одоо энэ цөлжилт шааршуун шуурганы эсрэг арга хэмжээг үе шатаагаар авч хэрэгжүүлж байгаа. За 2021 онд бол дундгой ногооруулъя гэдэг хөтөлбөрийг баталсан. За энэ хүрээнд бол одоо 500 мянган мод тарих зорилт төвшүүлсэн байдаг. За энэний ар дээр бол Монголын ерөнхийлөгчийн санаачлага 1 тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөсөн. За энэтэй холбоотой манай аймаг бол 30 сая мод тарих амлалт авсан байгаа. За энэ 30 сая модыг бол 15 сумынхаа хэмжээнд квотоор хуваарлаад одоо нийт аж ахуйн нэгж иргэдийн тоо статистик мэдээнд суурилж хуваарлсан ийм арга хэмжээ авсан байгаа. За 21 онд бол Дундгой аймгийн 80 жилийн хугацаанд 8 бүм мод тарих уриалга төвшүүлсний хүрээнд бол 66 мянган мод тарьсан. Өнгөрсөн 22 онд бол 122 мянган мод тарьсан байгаа. За тэгээ ер нь бол мод тарихаасаа илүү хамгийн гол нь хамгаалж арчилж ургуулах нь их чухал байгаа. Тэгээ нийт иргэдтэй бол одоо модоо хайрлаж хамгаалъя, арчилж ургуулъя гэдэг уриалгыг төвшүүлж үе шаттайгаар сургалт мэдээллүүдийг манай байгууллага болон сум дундын ангиасаа өгж ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол одоо суулгасны үр өрсөлдгийгээ бэлдээд одоо хаврын тариалтанд гарахад бэлтгээд ажиллаж байна. Энэ хүрээнд манай анги маань бол 10 орчим мянган улаас мөчрөөр 7 мянга орчим улаан сухай бас мөчрөөр за 20 кг 5 төрлийн одоо агч цаг тэ шарх бас гэдэг юм ингээд 5 төрлийн модыг үрээр тарихаар ингээд бэлдсэн байгаа. За Дундгой аймаг мөн бас бүх сумдууд мод үржүүлгийн талбай болон ойн зурс байгуулах талбайгаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгай гэдэг чиглэлийг аймгийн засаг даргаас өгөөд энэ хүрээнд бол одоо энэ 23 онд гэхэд 700 га газарт бол ноон байгууламж 200 орчим га талбайд бол мод үржүүлгийн зорилттой газрыг бас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад батлагдсан байгаа. За 3 сум бол мод үржүүлгийн ажлыг эхлүүлээ явж байна. За энэ бол хулд сум 500 орчим мянган суулгацыг өнгөрсөн жил тарьж одоо бэлдсэн 2 жилийн дараагаас тэр өрсөлдөг гарахад бэлэн болно гэсэн. Адаа зах сумд бас хувийн хвшил 2 га талбайд мөн бас мод үржүүлгийн талбайг байгуулад ажиллаж байгаа Эрдэнэхаа гэж уусны баазгаа. Хэмжлэнгээр ингээ ямарсан сумдууд маань их санаачлагтай ажиллаж байна. Цааш ч гэсэн бид нар бас энэ ирчээр ажил 2030 он гэхэд 30 сая модыг тарьж ургуулсан байх амлалтайгаар ингээд ажиллаж байгаа. За хамгийн ойрын жишээ бол манай сайн цагаан суман дээр энэ бүгд найрамд Солонгос улсын Гуян хоттой хамтраад Гуяны төгөлийг байгуулсан. За энэ Гуяны төгөл маань бол аймгийн төвийн хойд салхин дээдэлтэй буюу одоо ер нь бол манай аймаг баруун байдлаас авчсан салхилдаг. Тэгэхээр энэ салхин дээдэлт нь 100 га талбай 100 мянган мотор ургуулсан 10 жилийн хугацаанд 2009 оноос эхэлсэн. За энэ ажил маань амжилттай болоод одоо яг энэ амьдарч байгаа иргэд нь хамгийн хойдлын айлууд хашаан ингээд элстэйгээ цэцуурдаг байсан бол тийм байхгүй яг байгаагаараа байдаг мод тарсны ач холбогдол бол одоо элсний нүүдлийг сааруулж байна те. Тэр орчны өвс ургамлын төрөл зүйл нь нэмэгдэж байна гэдэг олон төрлийн ач холбогдолтой байгаа маа. Тэгэхээр энэ мод тарих бол маш сайн гэдгийг иргэд маань ч гэсэн ер нь бол малчт маань бүр их сайн ойлгож байгаа. 2022 онд бол байгалийн гамшигт үзэгдэл болсон. Энэтэй холбоотойгоос иргэд маань одоо ер нь энд авшгүй хүсэн зүйлийг яаж таах вэ? Яаж энэ шороо салхийг багасгах вэ? Салхихтэй үед одоо шороо тоос бусдыг болиулах уу хэмжлэнгээр үзэхэд бэлчээрийн тармил ургамал дээрээс нь мод тарья гэдэг ийм санснаачлууд явж байгаа. Тэгэхээр ингээд ажиллах юм бол ямар ч хэлсэн мод тарих их үрдэнтэй маа гэдгийг иргэд маань ойлгож байгаа. Ач холбогдол ийм байгаа. Мэдээж одоо хүндрэл бэрхшээл маш их байна. Говь тал хэрийн нөхцөл бол одоо хамгаалалт хашаа дээрээс нь одоо услага маш чухал байна. За хөрсийг бол бүрэн өөрчилж босруулж байгаа. Манай хөрс болохоор шаварлаг, хужирлаг ийм хөрс байдаг. Энэ хөрсийг бас бид нар одоо энэ орчин нөхцөлтөд тааруулаад бууц элсийг хольж бордоод ингэж одоо хөрсний сольж модоо тарьж байна. Ер нь бол одоо цааш тасны технологийн төвчлүүд гараад ирвэл одоо энэ хөрсөнд дасан цогцсон суулгацыг тарих юм лаборатори байгууллаа. Тэр лабораторид туршилтаа хийгээд модныхоо төрөл зүйлийг амьдрах төсвөрлөх чадварлыг сайжруулаад тарих юм бол илүү үрдөнтэй болох байхаа гэсэн тийм бас бодол байгаа.
За аймгийн удирдлагаас гарсан санал санаачлагын дагуу бас мөн манай аймаг одоо агропарк байгуулахаар энэ сайн цагаан сум 50 га газрыг газар зүйн боловсролын тусгаад ингээд гэрчлэгээ гарцсан явж байгаа. За энэ дээр болохоор уулын байжуулах эрдэнэт үйлдвэртэй хамтраад одоо тээзүү боловсруулах ажил нь хийгдэж байна. Агропарк бол одоо мод үржилэг, өрсөлдөө те нарийн хүнсний ногоог хэмжлэнгээр одоо ийм ижүүрэн хийгдэхээр төлөвлөгдөө 50 га газар дээр зохион байгуулалт ажил хийгднэ гэсэн ийм явагдаж байгаа. Энэ дээр бол одоо манай байгууллагаас сум дундын анги хариуцсан мэрэгчлэлтэн хөдөө аж ахуйн газрын бас нөгөө төмс хүнсний нөгөө тэр чиглэлийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэнгүүд оролцоод нөгөө тээзүү боловсруулж байгаа компанитай ингээд хамтраад мэдээлэл солилцоо явьж байгаа юм. Яг мод тариад одоогоор яг энэ богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй л дээ мод тарьдаг ажил маань бол урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Дээрээс нь одоо манай нутгийн малчид бас нэг үе бол одоо нөгөө малыг одоо хэмжээ хязгааргүй өсөхөөсөө илүү одоо ашигтай те үйлдвэрлэг байдлыг нэмэгдүүлэе гэдэг байдлаар хандаж одоо өнгөрсөн жилүүдэд манай аймаг чинь тэмээний адууны те хоньны цөмсөргүүдээ бас хүнсүдэж ямаар батлуулсан байдаг. Тэгэхээр цаашид малчт маань бас нөгөө малын тоотлогоо дээр хөөцөлдөх биш бодит одоо нэг үйлдвэрлэг байдал юм уу ашиг шимээ хүртэх одоо өргөөжийг харсан махны сүүний ноос ноолорын байдлаар өсгөж одоо үржүүлэл зүгээр байгаамаа. Тэгээ ер нь бол бэлчээрийг одоо нөгөө сэлгэн ашиглах байдал алдагдсан. Даац одоо 2-оос 3 дахин 3-аас 4 дахин хэтэрсэн гэсэн л дандаа ийм улсын хэмжээнд л ерөөсө тэгж явж байгаа. Тэгэхээр энийг бол одоо мандалтмаад бас ухамсарлаад тодорхой хэмжээний бэлчээрийн одоо өмжөөж ингэж бэлчээж явах юм бол одоо эргээд ургамал маань бас сэргэж болдгиймаа гэдэг өнгөрсөн жилийн манай хурдан төсний хэмжээж гэсэн нутгийн байдлаар бол маш сайхан зам болсон. 21 онд маш гантай байгаад 22 онд нь маш сайхан зунтай гэдэг ингээд вирустэс байгаад байна. Тэгэхээр хур тунцсны хэмжээ шалтгаалж байна. Дээрээс нь малчтын бас нөгөө бэлчээрийн амраах өнжөөх байдал маш шалтгаалж байна. Тэгэхээр энэ дээр малчт маань их бас бодолтой байгаад малаан тоотлогоогоо зохистой хэмжээнд бариулаад эдийн засгийн эргэлтэнд оруулаад ингээд явах юм бол бас энэ сүлжтийн эсрэг маш их том хувь нэмэр оруулаа гэж бодож байгаа. Энэ болоор оруулж ирэхээр ярьсан та. Тийм үү? Энэ болоор оруулж ирэхээр
хийсэн.